Хичээлээр эслийн ангиж хурлын төрөл болох хромын эсэлтэлтийн зэрэг нь уус эмнэлгийн орчноос хэрхэн хамаардаг вэ? Үүнийг электронны тэнцлийн арга болон электрон ионы тэнцлийн арга дээр авч үзье. Мягмар багш нэнэ. Хромын өргөн хэрэглээний зарим нэгдлүүдийг авч үзье. За хром нь ерөнхийдөө нэмэх 3 болон нэмэх 6 нэгдлүүд нь практикт өргөн ашиглагддаг байгаа. За жишээлбэл энд хромын хлорид байна тийм ээ. За энэ дээр хром нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй байгаа. За өмнө оруулсан эсэлтэн ангижрах хурлын хичээлээр эсэлтлийн зэргийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг оруулсан байгаа. Тэр хичээлийг үзэж амжаагүй нь үзээрэй. За мөн энэ хром нэмэх 3 нь штэ 3 нь ногоон өнгөтэй юм талст байдалтай уусмалдаа болохоор ногоон өнгийн уусмал үүсгдэг байна тийм үү. За эндээс ерөнхийдөө хлорид ион маань хасах нэг цэнэгтэй энэ нь өнгөгүй уусмал өнгөгүй ион байгаа тийм ээ. Хром нь харин нэмэх 3 үедээ ногоон өнгийг үүсгдэг учраас энэ нэгдэл нь ногоон өнгөтэй байдаг байна. За үүнтэй нэг адил хромын хүчил буюу H2 хром O4 гэсэн энэ байгуулалтын томьёо өгөгдсөн байна тий. За энэ хүчлийн үлдэгдэл нь хром O4 хоёр хасах болно. Яа тэгэхээр хоёр эшрэг устөрөгчийн атом хасагдаа явчихж штэ тий. За энэ дээр хром нь нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй байгаа. За жишээлбэл энэ дээр калиен хроматыг авч үзсэн байна тий. За калиен хромат дах калий нэмэх ион нь өнгөхгүй харин хромат буюу хром O4 хоёр хасах ион нь шар өнгөтэй. За тэгвэл энэ маань талсчихтаа энэ шар өнгийн талстыг үүсгдэг бахан. Тэгээд уусамл нь мөн шар өнгөтэй үүсдэг байна. За тэгвэл ихтэй хромын шар өнгөтэй уусамлыг харангуйтаа хром энэ дотор хром O4 хоёр хасах буюу ди хромын хүчлийн үлдэгдэл явж байна гэж ойлгож болох гэдэг нь тий. За дараагийнх нь ди хромын хүчил буюу H2 хром 2 O7 гэсэн энэ хүчил байна тий. За энэхүү хүчлээс үлдэгдлийн нь болоход хоёр устөрөгчийг хасаад үлдсэн нь хром 2 O7 хоёр хасах цэнэгтэй болж орж ирнэ тийм үү. За жишээлбэл энэ дээр калиен ди хроматыг бичсэн байна. Жишээ болгоод. За калий 2 хром 2 O7. За хичээлийн талаар нэмэлт мэдээлэл зөвлөгөө авах бол 9813 33 11 дугаарт хандаж болно. За тэгвэл штэ калий ион маань түрүү өнгөхгүй гэж ярьсан тий. За ди хромын ион нь ийм улбар шар өнгөтэй байдаг хань. Тэгвэл энэхүү бодисыг талсжуулахад улаан шар өнгийн ийм талст бодис үүсдэг байна. За уусамл нь мөн улбар шар өнгөтэй оранж бүр ийм гоё оранж өнгөтэй уусмал үүсдэг байна. Хромын давсууд нь ийм өрмөц өнгөтэй тэгээд өрмөц томьёотой сонирхолтой нэгдлүүд байгаа дээ тий. За тэгвэл хромын хуурай давсууд болон уусамлуудыг харснаар бид нар тэдгээрт агуулгадах хромын ионуудыг төсөөлж ойлгож нүдэрээ харж мэдрэх боломж олдож байна тий. За жишээлбэл хромын ийм улбар шар өнгөтэй уусамлыг харангуйтаа түүнд хром 2 O7 хоёр хасах буюу хром нь нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй ийм би хармат ион байна гэж ойлгох гэдэг нь тий. За мөн шар өнгөтэй талас давс болон шар өнгөтэй хромын уусамлыг харахаараа бид нар энд хром нь нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй байгаа боловч энд хромат ион буюу хром O4 хоёр хасах гэсэн ион агуулгадж байна гэд томьёогийн төсөөлөд нүдэрээ харж ойлгох боломж бүрдэж штэ. За тэгвэл ногоон өнгөтэй давс болон уусамлыг харахаараа хром нэмэх 3 цэнэгтэй хэлбэрээрээ тухайн бодисонд агуулгадж байна гэдгийг ойлгож төсөөлөх боломж бүрдсэн байна. Хромын эдгээр энэ олон төрлийн давсууд нь эсэлтлийн зэрэг нь уусамлын орчноос хамаарат өөрчлөгддөг байгаа. За жишээлбэл ногоон өнгийн хром нэмэх 3 ион маань саармаг орчинд хром 2 O7 хоёр хасах буюу улбар шар ион болж хуурдаг. Харин шүлтлэг орчинд өөрөөр хэлбэл энэ давсан дээр натрий OH, калий OH гэх метийг нэмсэн тохиолдолд тийм ээ шүлтлэг орчин үүснэ. За шүлтлэг орчинд хром O4 хоёр хасах буюу хромат ион
ийм шар өнгийн ионыг үүсгдэг байна. За улбар шар өнгөтэй бие форматын ион байна тий. За энэ нь хүчлэг орчинд, өөрөөр хэлбэл хүчлэг орчин гэхээр давсны хүчил эсвэл хөхрийн хүчил ч юм уу нэмэхээр хүчлэг орчин үүснэ тийм үү. За тэгэхээр энэ бие формат ион нь хором нэмэх 3 гэсэн ногоон өнгөтэй ион болон хувирч эсэлтэй ангижрах урвалд оролцдог. За эдгээрийг дараах жишээгээр үзье. За хоромын эсэлтлийн зэрэг уус эмнэлгийн орчноос хамаарсан энэхүү хувирлуудыг цээжлэх шаардлагатай. За ингэснээр эсэлтийн ангижрах урвал дээр ашиглах боломж бүрддэг. За калиум бие форматыг хүчлэг орчинд этилийн спирттэй уралд оруулах урлагийн тэгштгэлийг за эхний ээлжинд электрон тэнцлийн аргаар тэнцвүүлж үзье. За үүний тулд нөгөө бүтээгдэхүүн бодисуудаа бол таамаглаж бичих хэрэгтэй. За ингэхдээ калиум бие формат дахь хором нэмэх 6 нь хүчлэг орчинд нэмэх 3 болтлоо эсэлтлийн зэрэг нь өөрчлөгдөн гэсэн дүрмээ санаад за хоромын сульфат болгоо биччихлээ тий. Харин этилийн спирт маань эсэлцсэн үедээ цууны хүчлийг үүсгэнэ бие форматаар эсэлтээд. За эндээс мөн калиум маань хүчлэг орчиндоо калиум сульфат тэгээд илүүдлэр ус үүснэ гэд урлагийн бүтээгдэхүүнүүдэд биччихлээ. Ингэснийхээ дараагаар эсэлтлийн зэрэг нь өөрчлөгдсөн элементүүдийн элементүүдийг олж тэмдэглэх ёстой тий. За хором бол энэхүү давсанд нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй байгаа. Тэгвэл этилийн спирт дэх эхний нүүрс зурагч нь хасах 3 эсэлтлийн зэрэгтэй байна. Яг тэгэл ус зурагч нь нэмэх 1 3 шиг ус зурагч болохоор нэмэх 3 гэд эсэлтлийн зэрэг болчихно тий. Тэгэхээр нүүрс зурагч эхний нүүрс зурагч нь хасах 3 эсэлтлийн зэрэгтэй. Харин дараагийн нүүрс зурагч нь хасах 1 эсэлтлийн зэрэгтэй. За учир нь энэ дээр OH нь бүлгээрээ хасах 1 зэрэгтэй. Ус зурагч нь болохоор нэмэх 1 учраас нэмэх 2 болж байна тий. Ингээд нүүрс зурагч маань хасах 1 эсэлтлийн зэрэгтэй болж байна. За урлагийн эцэст хором маань нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй буюу хоромын сульфатыг үүсгэсэн байна. Харин урлагийн эцэст цууны хүчил дэх эхний нүүрс зурагчийн атомын эсэлтлийн зэрэг өөрчлөгдөөгүй буюу хасах 3-аараа харин 2 дугаар нүүрс зурагчийн атом дах эсэлтлийн нүүрс зурагчийн атом дах эсэлтлийн зэрэг нь нэмэх 3 болж өөрчлөгдсөн байна. За өөрөөр хэлбэл хүчил дөрөвч чинь тий хасах 2 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгаа. 2 атом байгаа учраас хасах 4 гэд нийлбэр эсэлтлийн зэрэг болно. За үүнээс нэмэх 1 гэд ус зурагчаар саармагчаад энд нүүрс зурагчийн эсэлтлийн зэрэг нь нэмэх 3 байна. За одоо ингээд дараагийн шатанд болохоор хагас урвалын тэгштгэлийг бичнэ эсэлтийн ангижрах урвалын. За тэгвэл штэ нүүрс зурагч маань хасах 1 эсэлтлийн зэрэгтэй байснаа урвалын эцэст нэмэх 3 болсон байна тий. Ингийн тулд 4 электроныг өөрөөсөө алдж байна гэж тооцоолж байна. За дараагийн ээлжинд бие формат ион бол бүлгээрээ хасах 2 эсэлтлийн зэрэгтэй байгаа тийм үү урвалын ихэнд урвалын эцэст хором нь нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй болсон байна штэ. За тэгвэл энэ маань хором нэмэх 6-аас нэмэх 3 болохын тулд 3 электроныг өөртөө нэгдүүлэх ёстой. Гэтэл хоромын 2 атом байгаа учраас 6 электроныг өөртөө нэгдүүлэх нь тий. За ингэсний дараагаар 4 болон 6 нэг нь 4 электроныг алдчих хад нөгөөх нь 6-ыг авч байна. За энэ электроны тэнцэл явагдаагүй байна тийм үү. Ийм учраас электроныг тэнцвүүлэхийн тулд 4 болон 6-д хуваагддаг хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олно. За энэ нь бол 12 гэсэн тоо байна. За 12-ыг 3-т 4 электронтой хуваахад 3 гарч ирнэ. За энэхүү 12 гэсэн тоогоо 6 электронтой хуваахад 2 гарч ирж байна тий. За тэгвэл хагас урвалын тэгштгэлдэх электронуудыг тэнцвүүлэхийн тулд энэхүү коэффициентоор эхний хагас урвалын тэгштгэлээ үржүүлнэ. 2-оор доотлын урвалын тэгштгэлээ үржүүлээд бичнэ. За ингээд нэг зааг шугам хийгээд өгөхөөр бас харахад арай эцэгцтэй болчдөг байгаа. За тэгвэл 3-аар эхний урвалыг үржүүлээ. За 3 С хасах 1 хасах нь 12 электрон болж орж ирж байна. За тэнцүү 3 С нэмэх 3. За энэ дээр нүүрс зурагч маань ангижруулагч орж байгаа буюу процесс нь бол эсэлтэх процесс байна. За дараа нь бие форматыг энэ хагас урвалын тэгштгэлийг 2-оор үржүүлнэ тий. За 2 хором 2 O7 2 хасах. За нэмэх нь 12 электрон тэнцүү 4 хором нэмэх 3 болж орж ирж байна тий. За энэ эсэлдүүлэгчийн үүрэгтэй процессны ангижрах процесс байна. За ингээд электрон нь нэг нь 12-ыг алж хаад нөгөөх нь 12-ыг авч байна. Энэ тэгэхээр эдгээр нь хоорондоо хураагдчихна. За тэнцвүүгийн тэмдгийн
эхний хэсэг болон төгсгөлийн хэсгийг хооронд нь нэмээд тийм ээ бүрэн урвалын тэгштэглийг бол бичдэг байгаа. За энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол 9813 33 11 гэсэн дугаарт хандаж нэмэлт мэдээллийг авах боломжтой. За ингээ урвалын тэгштэглээ эцсийн байдлаар бичгтээ. Кали 2 хором 2 7 тэгээд этилийн спирт хөхрийн хүчилтэй тийм ээ. Дараа нь кали 2 хором 2-4 буюу хоромын сульфат, цууны хүчил, калиен сульфат, ус. За эдгээрийн өмнөх коэффициентуудыг эндээс авч тавьдаг. Өөрөөр хэлбэл нүүрс төрөгч маань C1 эсэлтлийн зэрэгтэйтэй 3 байсан учраас энд 3-ыг бол оруулж утсан байна. Би хормат ион чинь 2 урдаа 2 тоотой учраас энд 2-ыг оруулж утсан байна тий. За ус төрөгчийг бол дараа нь тэнцвүүлсэн. За урвалын эцэст хором нэмэх 3 нь 4 ширхэг орох ёстой байна тийм үү. За тэгвэл энэ хором 2-4 гэж байгаа учраас энд 2-ын тоог бол бичиж өгсөн байна те. Харин цууны хүчлийн өмнө эндээс 3-ыг аваад бичсэн болох нь харагдаж байна. За ингээд урвалын тэгштэглийг тэнцвүүлэхдээ за эхлээд кали, хором гэх мэт элементүүдийг аваад нүүрс төрөгчийг аваад араас нь хамгийн сүүлд бол хүчил төрөгчийг тэнцвүүлдэг. Тэрний өмнө ус төрөгчийг тэнцвүүлдэг замаар бусад бүх коэффициентүүдийг олж тэнцвүүлдэг байгаа. За ингээд зөвхөн уралд орж байгаа алдсан болон авсан электронуудыг тэнцвүүлэх замаар ингэж урвалын тэгштэглийг эслэн ангижрах урвалын тэгштэглийг тэнцвүүлэхийг электронны тэнцвэлийн аргаар тэнцвүүлэх гэж ярьдаг байгаа. Юуны өмнө химийн сонирхсан сэдвэрээ зөвлөгөө мэдээлэл авах, сургалт авахыг хүсвэл 9813 33 11 дугаарт хандаж болно. За түрүүний урвалын тэгштэглээ электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлээ. Өөрөөр хэлбэл калием биохармат, этилийн спиртийн хүчлэг орчинд урвалд орж ин тий. За электрон ионы тэнцлийн арга нь ерөнхийдөө яг бүтээгдэхүүн нь яг юу үүсэх вэ гэдгээ мэдэхгүй. Мөн дээрээс нь нэлээд нийлмэл электронны балансын аргаар тэнцвүүлж чадахгүй байгаа урвалуудыг энэ аргаар тэнцвүүлэхэд илүү тохиромжтой байдаг. За ингэхдээ хамгийн эхлээд уралд орж байгаа бодисуудын эсэлтлийн зэргийн өөрчлөлтийг бол тэмдэглэсэн байна. Калием биохармат дах хором нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй харин этилийн спирт дэх гидроксил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгчийн атом нь хасах 1 эсэлтлийн зэрэгтэй байгаа. За тэгвэл хором маань хүчлэг орчинд хором нэмэх 3 болдог гэдэг хувирлаа түрүүний дүрмээ ашиглаад бичсэн тий. За үүнээс гадна этилийн спирт маань эсэлтгэхээрээ бүр эсэлгээрээ цууны хүчил үүсгэнэ. За цууны хүчлийн карбоксил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгчийн атом нь нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй байдаг гэдгээ ингээд тэмдэглэж байна. За энэ үүнийхээ дараа хагас урвалын тэгштэглийг бичиж тэнцвүүлдэг байгаа. За хагас урвалын тэгштэглийг бичихтэй уралд авсан этанолын тийм ээ. За энэ этанол маань урвалын эцэст ямар болсон бэ гэдгээ эхлээд бичдэг. За тэгэхээр цууны хүчил болсон байгаа тийм үү. За тэгээд тэн дээр нүүрс төрөгчийн эсэлтлийн зэрэг бол хасах 1 байжснаа нэмэх 3 болоод өөрчлөгдсөн байгаа штэ. За энэс гадна одоо эсэлтүүлэгч болон ангижруулагчийн дүрмээ ашиглаж нь этанол маань ангижруулагчаар уралд орж байгаа тийм ээ. Тэгэхээр эслэн ангижрах урвалын ангижруулагчийн дүрмийг ашиглана. За энэ маань 1 О-той байсан бол цууны хүчил болохдоо өөртөө 1 О-г бол нэгдүүлж авсан байна тий. За тэгвэл ангижруулагч нь хүчлэг орчинд авч байгаа хүчил төрөгч тутамдаа 1 ширхэг хүчил төрөгчийн атом тутамдаа 1 мол усыг аваад 2 ширхэг ус төрөгчийн ионыг үүсгэнэ гэсэн дүрэн байдаг. Гэтэл өштэй энэ дээр чинь этанол дотор нийтдээ 6 ус төрөгч байна тий. Тэгтэл цууны хүчилд 4 ус төрөгч байгаа. За тэгвэл тэрийн нийлбэр байдлаар буюу нийтэд нь 4H болгоод биччихнэ. За дараа нь калием биохармат ион нь хүчлэг орчинд хором нэмэх 3 болсон тийм үү. За энэ маань эсэлтүүлэгчийн үүрэгтэй оролцож байгаа. За эсэлтүүлэгч маань хүчлэг орчинд алдсан О тутамдаа 2 ус төрөгчийн атомыг аваад 1 мол ус үүсгэнэ гэсэн
эслүүлэгчийн дүрэн байдаг тий. За тэгвэл энэ хором 2O7 маань эхлээд 7O-той байсан. Урлагийн эцэст бол ямар ч O-гүй буюу 7O-го алдсан болох нь харагдаж байна тий. За ийм учраас эслүүлэгчийн дүрмийг 7-оор үржүүлнэ. 14 ус төрөгчийг өөртөө нэгдүүлээд 7 усыг үүсгэн. За үүсгэх усныхаа хэмжээг тэнцвүүгийн тэмдгээс хойшоо буюу баруун гар талд авч байгаагийн тэнцвүүгийн тэмдгээ урд талдаа бичдэг байна. За тэгвэл хором нэмэгт 6-аас нэмэх 3 болохын тулд 6 электроныг өөртөө уул нь 3 электроныг өөртөө нэгдүүлнэ. Гэхдээ хоромын 2 атом байгаа учраас тус бүр 3 электрон буюу нийтдээ 6 электроныг өөртөө нэгдүүлж байгаа болох нь харагдаж байна. За ингээд уралд орж байгаа эслэн ангижрах уралд орж байгаа электронуудыг тэнцвүүлэхээс гадна орчных нь ус гидроксил бүлэг эсвэл ус төрөгчийн ионыг тооцоолж ингэж тэнцвүүлэхийг электрон ионы тэнцлийн арга гэдэг байгаа тийм үү. За одоо тэгвэл эндээс харахад алдсан электрон 4, авсан электрон 6 байна. Тэгээ эдгээр нь хоорондоо тэнцээгүй байгаа учраас хамгийн бага ерөнхий хуваагдах тоог олно. Энэ нь 12 болж байна. За өөрөөр хэлбэл 4-т хуваагддаг, 6-т хуваагддаг хамгийн бага тоог сонгоно гэсэн үг тийм. За 12-ыгоо 4-т хуваахад 3 гарна. 12-ыгоо 6-т хуваахад 2 гарна. Тэгээд энэ 3 болоо 2 гэсэн тоогоор уртлын тэгшдэглүүдэд харгалзан үржүүлсэн байна. За 3-аар үржүүлэхэд 3 этанол нэмэх нь 3H2O хасах нь 12 электрон, 3 цууны хүчил тэгээд 12 H болж байна тий. За дараа нь 2-оор доотлын тэгшдэглийг үржүүлэхэд 2 би хармат ион нэмэх нь 28H нэмэх нь 12 электрон тэнцүү 4 хором нэмэх 3 14H2O болж байна тий. За тэгвэл нь штэ тэнцвүүгийн тэмдгийн зүүн талыг нэг нэмээд тэнцвүүгийн тэмдгийн баруун талтаа тэнцвүүлдэг байгаа дараагийн үйлдэл нь. За ингээд штэ 12 электрон алдсан учраас авсантайгаа ингээ хураагдчих юм байна тий. За 3 ус маань тэнцвүүгийн тэмдгийн урд байсан бол 14 ус нь хураагдаад за тэнцвүүгийн тэмдгийн баруун талд нь 11 ус бол үлдэхээр байна тийм үү. За дараа нь ус төрөгчийн ион нь 12 нь 28-тайгаа хураагдаад тэнцвүүгийн тэмдгийн өмнө буюу зүүн талдаа 16 ус төрөгч бол үлдсэн байна. За ингээд хураасныхаа дараагаар зүүн талыг нэг нэмээд бичнэ гэсэн тий. Ингэж бичихтэй калий болон бусад эсэлтэн ангижрах уралд ороогүй ионууд болон молекулуудыг оруулан бичдэг байгаа. За инхээр калий 2 хором 2O7 3CH3 CH2O болж байна. За 8 хөхрийн хүчил болно тийм үү. За ингээд хоромын сульфат 2. За 2 гэдэг нь эндээс бол авч бичигдэн 4 хором нэмэх 3 орсон байх ёстой тийм ээ. За энд бол нийлбэрээр 4 хором нэмэх 3 байна. За ингээд цууны хүчлийн өмнө 3 гэдэг энэ тэнцвүүлсэн тэгшдэглээсээ аваад оруулсан байна. За тэгээ 11 ус маань эндээс бол орж ирж байгаа. Яг тэгэхээр энэ маань хураагдсан байгаа тийм. 3 ус 14 ус 2 хураагдаад 11 ус үлдсэн. Тэгдэл усаа бичсэн байна. За тэгвэл яштай калий ерөөсөө урлагийн төгсгөлд орж ирээгүй байгаа учраас калийгаа сульфат хэлбэрээр оруулж ирээд урлаа тэнцвүүлээд дуусгах нэ. За ингээд электрон ионы аргын тэнцвүүлэх нь бол нэлээд сонирхолтой бөгөөд электрон балансын аргаар тэнцвүүлж болохгүй байгаа урвалыг тэнцвүүлэхэд илүү зохимжтой байдаг байна. Өнөөдрийн хичээлийг дүгнэж хэлэхэд хором нэмэх 3 гэдэг ион ногоон өнгөтэй тийм ээ. Хүчлэг орчинд байх дуртай гэдэг юм уу да. Одоо саармаг орчинд хором маань хоромын би хармат буюу улбар шар өнгөтэй ион хэлбэрээр оршдог. Шүлтлэг орчинд хоромат буюу хором O4 2 асах гэсэн ион байдлаар оршдог гэдэгтэй танилцлаа. За мөн хором орсон эслэн ангижрах уралуудыг электронны тэнцлийн арга болон электрон ионы тэнцлийн аргаар хэрхэн тэнцвүүлэх вэ гэдэгтэй танилцлаа. За химийн зөвлөгөө мэдээлэл авах утас 98133311. За өөртөөхөө сонирхсан сэдвээр зөвлөгөө мэдээлэл сургалтыг авах боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.